Энэ сая сангийн амнаас тооцоолол нэг асуугаагүй зүгээр засгийн газраас дагаж оруулж ирж байгаа хууль бодлоготой холбоотойгоор асуулт асуудаг. Учир сайдаас бусад хүн алга нөгөө сангийн сайд эсвэл ерөнхий сайд юм ороод ирсэн бол илүү тодорхой хариулах байх гэж бодож байна. Учир сайд хариулвал одоо энэ дээр бас нэг хариулт өгөх хэрэгтэй байна. Эдийн засгийн яам өөрөө прогноз хийгээд бодлого гаргаа явж байгаа эдийн засгийн тооцооллууд дээр. Одоо бид нар жишээлхэд алтыг бол унана гэдэг төсөөлөл ойрын үед ерөөсөө харагдахгүй байгаа. Энэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд алт бол тогтмол өсөж ирсэн яг миний мэдж байгаагаар бол. Гэвтэл бид нар одоо болтол нөгөө хөрөнгө оруулалт менежментийн компаниг хөдөлгөж чаддгүй, засгийн газар дээр ажил хийгдэхгүй байгаад байна. Гэтэл дахиад бид нар эдийн засгийн хөгжлийн яам гэдэг яамтай яам яг юуг нь одоо засгийн газарт зааж чиглэх эдийн засгийн хөгжлийн яам яг энэ асуудал дээр. За энэ төр хувийн хвшлийн түншлэл дээр тодорхой нэршлүүдээ өөрчилж явахгүй бол дахиад 1 минут. За, учир сайд хариулъя. За, үндэсний баялагын сангийн 2024 онд батлагдсан хуулиар бол дотроо 3 сантай. Тэгээ хөгжлийн санг бол эдийн засгийн хөгжлийн яам хариуцдаг. Цаашдаа бол хөгжлийн сан өөрөө ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх вэ гэдэг чиглэлээр жагсаалтыг их хурлаар оруулж батлах ийм одоо хууль эрх зүйн орчинд ажилладаг. Гэхдээ бол одоо хөгжлийн сандаар хуримтлал бол байхгүй. Мэдээж одоо цогтбаатар гишүүний хэлж байгаагаар бид нар яг одоо хөрөнгө оруулалтын сангийн жишгээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад эрсдэлгүй одоо хөрөнгөд хөрөнгө оруулах, хувьцаа авах, засгийн газрын бонд үндэсээс авах чиглэлээр бол одоо ажиллах эрх зүйн орчин бол бүрдсэн. Гэхдээ үндэсний баялагын сангийн хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулах, хөгжлийн сан санхүүжүүлэх зорилготойгоор бол бас хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ урддахгүй оруулж ирнэ.